За сайн байцгаана уу. За өнөөдрийн ээлжит яриагаараа уртын дуучин, за урлаг судлалын ухааны доктор, соёлын тэргүүний ажилтан Дорж Давагтайгаа ингээд ярилцах гад ирсэн байна. За миний өнөөдрийн урилгыг хүлээж авсан Дорж Давагтаа маш их баярлалаа. За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн баярлалаа. За өнөөдрийн хоёулангийн ер нь ярилцах сэдэв бол мэдээж уртын дууны тухай ярина. За эхний асуулт бол ер нь уртын дуу маань ер нь одоо хэдэн мянган жилийн түүхтэй настай юм бэ гэдгээс хоёлаа яриагаа эхлэе хөө тийм ээ? Тий. За уртын дууны одоо үүссэн эсвэл тэжин мянган жилийн настай гэдэг энэ баримжааг бол түүхэн домог хэлж идэг судалгааны их сурвалжууд дээр байдаг 2000 орчим жилийн өмнөх хөнөг үеийн хоёр охинтой холбоотой ийм домог байдаг. Тэгэхээр мэдээж уртын дуу үүссэн байгаад их алдартай болоод тэгээ домогшсон байх л та. Тийм учраас тэрээс өмнөх түүхийн орон зайд 2000 жилээс өмнөх түүхийн орон зайд үүсээд цаг хугацааны эрхэнд шалгараад домогшсон байх л та. Тийм мэдээж зүй тогтсон тийм байгаа. Тэгэхээр би бол өөрийн судалгаанда монголчуудын өнөөгийн энэ монголчуудын нүүдлийн соёл иргэншил буюу энэ монгол соёлын сэтгэлгээ, урлагийн сэтгэлгээ хизээ бүрэлдэж бий болсон бэ. Тэр үед бас уртын дуу мөн адил их үүтгэл нь тавигдсан бахаа гэж боддог. Тэгээ би бол судалгаанда тэр цаг үеийг сэтгэлгээний талаас нь бол богон чулууны үедээ энэ орон сайхны сэтгэлгээ нь давхцсан бахаа. Гэж одоо бэлэгдлийн тооны бэлэгдлийн талаас нь зөвчгийн бэлэгдлийн талаас нь зан үйлийн утгын талаас нь бол тэгж харж байгаа одоогийн төвшөнд. Тэгэхээр ямар тач нэг 2000 гаруй жилийн ийм түүхэн амьдралын туршлага ой санамжийг бол уртын дуу өнөөгийн бидний уртын дуу гэж нэрлэж байгаа энэ зүйл бол хадгалж байгаа юм байна гэж ингэж ойлгох болж байгаа. За одоо түрүүхөө нөгөө судалгааны ажил дээр ч ингээд ярьж штэ хөө. Яг ер нь судалгааны докторийн маань ажил яг уртын дууны яг ямар судалгаа байлаа хөө? Миний судалгаа бол монголчуудын уртын дууд бол 3 чадвар гэсэн ийм сэдэв байсан. Энэ сэдэв 2008 оноос үндсэндээ эхлээд тэгээд Монгол туурхтны энэ олон монгол хотны бүлгүүдээр яваад нийт нэг 300 гаруй өвлөгч тэдгээрийн давхарцсан тоогоор 900 гаруй мянга шахам ийм уртын дуу цуглуулсан байдаг. Тэгээд дижитал сан бүрдүүлсэн гэсэн үг тийм. Тэгээд тэрэн дээр толгуурсан. Тэгээд орчин үеийн тэр акустикийн програмыг ашигласан, технологи ашигласан юм судалгаа байдаг. Зөв. Одоо ингээд 2000 гаруй жилийн ингээд түүхтэй уртын дуу маань одоо өнөөдөр ингээд биднэрт өвлөгдөөд уламжлагдаад ингээд иржээ тийм ээ. Тэгээд энэ хугацаанд ер нь уртын дуу маань бас яг анхны тэр эртний үеэсээ өөрчлөгдсөн юм байдаг юм уу? Энэ орчин үеийн биднэрт эрэхтэй одоо ер нь яг шинжлэгдэнэ гэдэг юм одоо юу гэдгийг яг энэ юу нь ямар хөө байдаг юм бэ? За яг зүгээр олон улсад нүүдлийн соёл иргэншлийг тогтонго чанар өндөртэй гэж үздэг л дээ. Тогтонго чанар өндөртэй. Одоо тэр бараг 2000 жилийн өмнөх тэр цагаан эдээ мал хүнсний энэ технологи, хувцс хонрын технологи одоо хүртэл уламжлагдсан. Жогон дүүх явц хувьсаад уламжлагдсан гэдэг. Яг тэгэхээр нүүдлийн амьдрал маань өөрөө маш урт хугацаанд өдөө хотол үргэлжилжлээ шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэтэй холбоотойгоо суур үндэстэй холбоотойгоо тэр уртын дуу дуулах уртын дуу маань өөрөө бас ингэж доктортой удаан байх боломжийн тэр нийгмийн соёлынхоо хөрсийг дагаад бас их удаан хорьсон байх магадлал нь өндөр. Тэгэхдээ чухам ямар үед ямар болж хувьсч ийсэн бэ гэдэг нь бас сонирхолтой л доо судалгааны. Тэгэхээр ямар ч байсан нүүдэлчин малчин хүн болвол альч энэ Монголын тэгшиндэрлэх орон зай дээр дуу авиагаа энэ орон зайн уудамд ингэ тархах ирмэлцэлтэй байд юм байна. За.
Нэрээсөө. Тэгэхээр аялуу сунах нь байна шүү дээ. Тэгэхээр урт аялуу их эрт үүссэн байх. Зөв. Маш эрт. Аялгыг урт болж ин байгалийн орон зайд шингээх нэрмэлцэл. Хүсэл эрмэлзэл байна шүү дээ хүний. Хязгааргүй явна гэсэн. Одоо тийм л санаа байх гэдэг шүү дээ. Энийг одоо орон зай сэтгэлгээ гэж томьёолдог л доо. Бүтэн судлалт орон зай сэтгэлгээ гэж томьёолдог. Зөв. Тэгэхээр чухам ямар үеүүдийг давсан бэ гэдэг нь мэдээч хэрэг нийгэм соёл зааман улс төрийн том төөхөн улс гүрнүүдтэй холбоотой байгаа шүү дээ. Хүний үгийн шаниутай холбогдож байгаа чинь хүний үгийн шаниугийн үр удам хүний үгийн шаниу угсаа өөрөө уртын дуутай байсан байж шүү дээ. Тийм байх. Маш нэг заах гэдэг шүү дээ. Түүх үнэхэр тэр эртний Сянбэн тэр сурвалж ийм мэдээ үний юм бол тэр түүхэн үний юм бол ЮНЕСКО хүртэл хүлээж зөвшөөрсөн тэр домог үний юм бол тэр шаниу угсаа уртын дуучин байх гэдэг шүү дээ. Тийм байх. Тэгэхээр энэ бас цаагаараа далдуурх олон юм зүйлийг хэлж байгаа баг. Зүгээр Сянбэн төрийн дуу гэдэг Түннүүгийн залгамж. За тэгээд 13 дугаар зуунд бас уртын дуу байсан баг. Тэрний өмнөх угсаанууд улсууд гээд ингээд зөндөөл байна л да. Тэгэхээр түүхийн үйлчлэлийг нэг талаасаа судлаачд улс төрийн талаас нь улсууд төрт ёстой төрийн улс төртэй холбож төрт улсуудтай холбож үйлчлэх гээд байдаг юм санаа байдаг. Манай Ринжи Самбуу доктор бол энэ талаар бас өөрийн санаагаа судалгаандаа үлдээсэн байдаг шүү. Гэхдээ нүүдлийн соёл маань нүүдлийн нийгэм соёл маань өөрөө тасалтаагүй их тогтвортой хэдэн мянган жил үргэлжилсэн бэ гэдэгт их тооцох хэрэгтэй. Гол суурийн. Хэдэн одоо мянган жил хэдэн зуун жил бид энэ Монголын тэрэг шөндөрлөгийн орон зай дээр байгалийн уудам орон зай дээр эрх чөлөөтэй малаа тавьсан бай. Дугаа хадаасан бай. Гэдгийг л их чухалчилж онцлох хэрэгтэй юм шиг байгаа. Одоо ингээд уртын дуу маань юу гэдгийг одоо цагаан сард одоо ингээд цагаан сар болох гэж байна тийм ээ. Цагаан сарын үеэр дуулах уртын дууч гэдэг юм уу? За эсвэл наадам ийм юуны уртын дууч гэдэг юм уу? Ийм бас ялгаа ангилал одоо юм байх уу юм? Байна л да. Тэгэхээр энэ олон цаг хугацааны уртыг туулсан учраас амьдрал та мэдээж хэрэг шууд холбоотой. Тэгэхээр зан үйл ийм олон функцууд байна л да уртын дуунд. Тэгээ нэг ёсондоо уртын дуу бол нүүдэлчдийн учраас байгальтай дасан зохицож амьдрахад их чиглэсэн. Байгаль ахын энэ зан үйлид их өндөр оролцоотой. За мөн төрт ёсонд бас өндөр оролцоотой. Тийм учраас төрийн дуу гэдэг хүртлийн тийм боломжлол байсан. Лавта энэ 20 дугаар зууны донд хүртэл нүүдэлчдийн хүрээнд доктортой оршсон байдаг шүү. Тэгэхээр зан үйлийн олон төрөл зүйлүүд байна. Уртын дуу яагаад зан үйл байгаа гэхээр сөсөг бишрэл нүүдэлчдийн тэр байгаль шивтэх үзэлтэй холбоотой. Сайн сайхан амьдрахтай холбоотой. Аливаа муу зүйлийн одоо эрчим энерги хол байхтай холбоотой. Тэр заавал буцаж ирдэг гэдэг тийм ойлголт маш эртнээсээ нүүдэлчдэд байсан байна. Аливаа муу үг хэлэх, муу үйлдэл гаргахад тэр бол буцаад ирдэг. Эндээс байдаг. Бидний тэр бол оршиж идэг. Тийм учраас буцаад тэр бол ирдэг гэсэн ийм ойлголт маш эртнээсээ тогтсон байж л дээ. Тэрний л одоо нэг чухал илэрхийлэл нь уртын дуу дуулах зан үйл гэж энэ бас процесст үйл ажиллагаанд байдаг. Тийм учраас аль сайхан аялгаутай, алив сайхан үгтэй, аль болох сайн сайхныг одоо зөгнсөн, бэлэгдсэн, ерөөсөн. Тий. Одоо жишээ нь жоохон таарах утгатай одоо уртын дуу байна. Одоо жишээ нь хөрөнтлөгөөс өдөр байд байна шүү дээ. Жишээ нь хүүсэлж идэг те. Хүний яг чамтаа сэтгэл юундаа таслаа гэд. Арийн амьдралын өөр мэдээж амьдрал бараан цагаан хар цагаан хоёр зэрэг юм чинь хар тал нь оролцсон дуунуудыг бол голдуу тийм өдөр тутмын сэтгэл санааныхаа төлөв байдлыг засах тэрийг илэрхийлж гаргах уйтгар гүнгээ хит их баяраа гаргах ийм зориулалтаар морин дэл дээр энгийн дуулдаг байсан ийм уламжлалтай байгаа. Тий. Тэдгээр дуунуудыг бол яг ийм хорим найр, хүүхдийн даагс эвлэгч юм уу, сайн сайхан одоо насны найрч гэдэг юм уу, сайн сайхны бэлэгдэл болсон зан үйлд дуулахыг цээрэлдэг учраас Монгол охс наатнууд цээрийн дуу гэж нэрлэдэг ийм уламжлал төрөл. Зөв.
ийм учир байна. За тийм байна. Тэгээ жишээ нь одоо би их муу хүн байлаа гэж бодоод би их муу хүн таархан үйлдэл нэр муутай таархан үйлдэл ийм хүн дуулж исэн дууг цэрлдэг. За за. Тааруу хүн дуулж исэн дуу шүү. Муу хүн дуулж исэн дуу шүү. Муу үйлдэл хүн бүр самтан дуулж исэн дуу. Гэтэл үгүй энэ нэг дууг одоо ингээд нэг хүн дуулсаар байгаад өөд болсон юм байна. Чи гэдэг юм уу. Тэгвэл тэр дууг цэрлэн дээр нутагтаа. Тий. Одоо нэг уртын дуу их дуулдаг байсан тэр хүн амиа хорлсон. Яс бусаар одоо ингэж өөд болсон. Тэр хүний тэр дуулдаг байсан дуу цэрлэл дуулдаггүй тэр нутгийнхаа. Тэд ямар нэгэн муу одоо өнөөгийн ойлголтоор бол энерги ингээд одоо манай олон нийтэд ярьж штэ ийм энерги тэнд байна гэж үздэг. Тэр бусдад нөлөөлнө. Тэр нөлөөг авч болохгүй гэж үздэг. Ийм учраас цэрийн дуу гэж байдаг. Зан үйлийн нэг чухал тал шүүн. Зан үйлд мэдчих хэвээр тийм чухал тал юм байна. Алив сайхан бэлэгдсэн дуунуудыг бол дуулдаг. Одоо ямар нэгэн байдлаар муу зүйл, муу энерги, муу зүйл тусаагүй байх хэрэгтэй хоноо шүү дээ. Уртын дуу ариун байх хэрэгтэй хоноо шүү дээ. Тий. Одоо өөрийн чинь судалгаа бол яг тэр бас акустик юуг үзсэн судалгаа байгаа шүү дээ, тийм ээ. Тийм. Тэгэхээр энэ ер нь уртын дууны энэ акустик гэдэг юм уу нөгөө дууны децибел тийм ээ. Децибел тий. Энэ юу ер нь өөрөө уртын дуу бусад дуунуудаас яг ямар тийм долгион одоо эрчмийг ялгаруулдаг юм бэ ер нь? Яг уу уртын дууны мэрэгжлийн уртын дуучтай холол тэр сенус нэг цул гарч идэг байхгүй юу? Одоо тэр нэг юу багтай гэсэн үг дээ. Хог багтай гэсэн үг. Одоо цэвэр гэсэн үг. Цэвэр гэсэн үг. Цэвэр сенус гарах нь боломжтой байдаг. Тэр нь дууд төрс тэр тодорхой гарах нь илүү өндөр байдаг. Ялангуяа энэ акустикийн программын орчинд бол дан хоолой их тохиомжтой байдаг. Хоортой юм уу хөгжимтэй болохоор яг цэвэр дууны дууд төрсийн тэр долгион нь жоохон бохир гарах хандлагатай байдаг л да. Би бол Монгол угсаатнуудыг төлхөө гаргасан. Тий. Тэгэхээр угсаатнуудыг бол ерөнхийдөө ашигтай дууралтууд нь тэр их шиглэл темирүүд нь гоё дууралтууд нь тодорхой гарна. Хаана. Тийм учраас ер нь Монгол туурхтны энгийн бөгөөд тийм эрүүл аюулгүй дуулалт хаана байж болох вэ гэсэн асуулт эртнээс ургаж илсэн л та. Ер нь биологийн талаасаа. Яавал одоо эртний дууч шиг өвөг дээд шиг бид нэр дуулж явахдаа амьдраад жаргаж дуулах вэ? Энд чи зовлон биш ба шүү дээ. Яагаад ингэж үтсэх тэр орчин үед дөрвөн ханны дунд зовлон болоод байсан байхгүй юу? Уртын дуу сурахад, дуулахад хэцүү байдалтай тулгараад байсан. Би оюутан байхдаа. Тэр цагаас хойш бол янз бүрийн аргыг илэрхийлж эхэлсэн л дээ. За. Тэгээд яаж эрүүл аюулгүй дуулах вэ гэдэг ингэсэн. Ерөөсөө тэр өөрийн дууны ховл гэж орчин үед ярьж ин л да олон улсад. Тэр дууны ховл өөрийн хоолойн зүүн тогтыг өөрийнхөө зүй тогтыг эсвэл сурагчийн тэр зүй тогтлыг хоолойн зүй тогтлыг маш зөв сайн тодорхойлох. Тэрүүгээр нь эрүүл аюулгүй жамаас орон дуурах. Тэр жамиасны дугуйлт гэдэг нь манай уртын дуун дээр сони юм байна лээ. Баг хүчээр өндөр гэрц гаргах юм байли уламжлал нь өөрөө. За. Тий, децибел шүү дээ даралт хүчлэлийг баг хүчлэлээр нөгөө их баг хүч цацуулаад өнд хүчтэй дугуйлт гаргах. Энийний одоо өстой нэг одоо чинь сонгодог жишээ гэх юм бол нор панцдгаа. За. Тий. Тэр уламжлал юм байна. Нор панцдгаа дорж давггүй. Тэгэл дамчаагүй. Сүүлийн үеийнх нь одоо адил бишийн нэргүй. Тэгээд Базарбат Батөмөр гээд олон дуучтай байна л да. Тий. Тэгэхээр ч л одоо уртын дуу чинь хүмүүний энэ дуулж байгаа тэр юу хоолойны тэр одоо гайхамшигтай чанар бол яг харахгүй бас нэг унган төрмөл тий. Нэг талаасаа бас төрмөл авяас мэдээж байна. Тэрэн дээр арга ухаан байгаа. Техник гэсэн үг. Техник байна шүү дээ. Техникүүд байна. Тэр техникийг бол уламжлал цагт бол цагаас бол уламжлалаар л авдаг байж л дээ. Бүр би бол зүгээр судалгаанаас ингээд ерөнхий судалгаанаас харж байхад бүр нэн эрт цагтаач гэдэг юм уу. Төгөн талаасаа бол эрт цагтаа бөөн мөргөлийн урай дуудлага, байгаль тандсан урай дуудлагууд байна шүү дээ. Янз бүрийн эрүүл урай дуудлагууд. Энэ дуудлагууд бол өөрөө хүн өөрийнхөө энергиээр жамсаар дуурж байгаа шүү дээ. Тий. Ийм одоо зүй жам ёсны техник гэж хэлж болох юм уу да.
тийм ээ. Арга техник ба шүү дээ уламжлалт. Энэ байсан баг. Түүхийн явцад бидний амьдралд өвдөцсөн амьдралд буддын шашинны дуу ухаан гүнзгий нөлөөлөөд буддын шашны бас тэр нарийн техник жамсороо дуурах тэр олон хоногор ном хурах жамсоор дуурах энэ техник бас нийлсэн баг. Ингээд одоо нэгэсэндээ байгалийн дууралтан дээр буддын шашны сүм шашин хийдийн орчны бас тодорхой хэмжээгээр хязгаарлагдсан орон зай байна шүү дээ. Энийний дууралт бас нийлсэн болов нийлсэн бололтой харагддаг шүү ер нь. Тий. Тэгээд ер нь бол бидний үндсэн тэр дуурал төрөн биелээ шүү их сонин гэж. Баг хүчээр өндөр гэрц гаргана. Ашигтай дуурна. Тийм бэ. Баг хүчээр ашигтай дуурна. Яагаад баг хүчээр дуурж болж байгаа гэхээр агаар хоримтлуулах боломж их байдаг юм байна. Манай Монголын тэгш өндөрлөгийн агарын орчин. Манайх сэрэг агаартай шүү дээ. Тий. Тий. Нэгдүгээр, хоёрдугаарт монголчуудын цээжний хинхэрцэг жаахан өндөр юм байна. Өргөн юм байна лээ. Жаахан цээжний хинхэрцэг өндөр юм байна лээ. Ер нь нийтлэг нь тий. Өргөн юм байна лээ. Тэгэхээр баг хүчээр яаж өндөр гэрц ашигтай дуурж дуудах вэ гэдэг нь нэг талаасаа уур амьсгал цагаагаар уур амьсгалтай холбоотой, газар зүйтэй холбоотой, нөгөө талаасаа бидний бие физиологийн онцлогтой холбоотой. Байгалийн ийм зүй тогтолтой холбоотой юм байна лээ. Тэгэхээр энийг л одоо энэ уламжлалыг л сургалт болгох, сургалтын он арга зүй болгох. Ялангуяа арга зүй болгох бол чухал. Тийм учраас 2000 ерөнхийдөө 2003-4 оноос 2-3 оноос энэ Монгол төрийн уртын дууг бүтээлээ хийж эхлэхээс эхлээд энэ дасгалуудын дорчлтуудыг хийж эхэлсэн. Би янз бүрийн дасгалуудын дорчлтууд өөрөө хобби дээр яг гэхдээ манайхд одоо лаборатори, биомеханикийн лаборатори, дундалшийн лаборатори байхгүй юм чинь. Дуучин хүний яг үдэ нэг давуу талч гэдэг юм уу нэг золиостой тал бол би өөрийнхөө бие дээр доршдог. Өөрөө дуурж үз торшчих нь шүү дээ. Тэгж мэдэрх нь нөгөө судалгаатайгаа хамт торших нь шүү дээ. Цог. Тий, хамт торшно гэсэн үг. Уртын дуг объект гэж би бол одоо жишээ нь уртын дуг объект гэж харахаа аль эрт болсон гэсэн үг. Би уртын дуг соёлын амьд системийг хардаг болсон. Одоо бүр ингээд нэг хэсэг гэсэн үг. Хамт торшиж судлах нь шүү дээ. Тий. Тэгэхээр энэ миний нэг талаараа давуу талж байж болно, нөгөө талаараа сул талж болно гэсэн үг. Бүр одоо ингээд нөгөө мэдэрч тий одоо мэдэрж штэ. Тэр нэг энэ одоо яа дуурж байна. Энэ хүн ийм биеийн бүтцтэй байна. Амьсгаагаа ингэж авж байна. Газар зүйн байршлын юм байна. Ийм хоол хүнс хэргэлт юм байна. Ийм нойртой юм байна те. Одоо хямдрлын хэмнэл нь ийм байна. Тэгээд энэ хүн ингэж дуулж байна. Өглөө ингэ дуурахтаа ингэж байна. Хоол хүнсээ ингэж хэргэлж байна. Өдөр дуурахт дээр ингэж байна. Орой дуурахт дээр ингэж байна. Хавар энэ хүн ингэж дуурж байна. Амар ингэж дуурж байна. Энэ болгоныг энэ бол одоо яг уртын дууны хээрийн активизм гэдэг юм байдаг шүү дээ уртын дууны. Тий хээрийн судалгаах нь шүү дээ. Хээрийн судалгаа. Одоо тэндээс чинь бүх юм бүрэлдэж эхлэх гэж шүү дээ. Тий. Энэ бол яг судалгааны миний судалгааны л онцлог. Тийм байх. Энэ судалгаанд бол манай багш Жамбал Инүш багш бол энэ судалгааны арга зүйд их гүнзгий нөлөөлж ирсэн. За одоо энэ нөгөө өөрийн чинь бас ингээд нөгөө бүтээл төрөлттэй холбоотой Монгол төрийн уртын дуу гэж одоо сэргээн хийсэн байгаа шүү дээ тийм ээ. Энэ тухайгаа жоохон дэлгэрүүлээд яриулах уу? За Монгол төрийн уртын дуу, Монгол төрийн өвсөн уртын дуу гэсэн ийм нэгсэндээ ийм томьёололтой систем. Тэгэхээр энэ монголчуудын уртын дуугаа төрөний саяны хоёулын ярьдаг дээр төрийн дуу гэсэн ийм уламжлал бол байсан. Төрийн 4 дуу, төрийн 3 дуу, төрийн 5 дуу гэдэг Монгол угсаатнуудад ингээд байсан байна л да. Хээрийн судалгаагаар явхад тэгээд тэр ингээд 3, 4, 5 гэсэн тооны багцаар байна шүү дээ тийм ээ. Тэгэнгүүт хамгийн сайхан тэр дуунуудаа шаштар дуунаас ч юм уу, айзам дуунаас ч юм уу, нутгийн тэр гүр дуунаас ч юм уу ингээд аваад аль сайхыг аваад нийлүүлээд ингээд бүтцэлдэг. Боломжтой байсан юм байна. Хээрийн хэлээр бол тэгж мэдэгддэг. Гэтэл орчин үед бол миний хувьд ийм байх шаардлагатай юм байна гэдгийг миний төдийгүй манай одоо нагц талынхан 2002-3 оноос эхлээд сануулж ирсэн л да манай нагц зах одоо чимэд очрын ганцог хүч нагц зах маань байсан. Манайхан тэмдрийн дууч тэгээ одоо нагц талтай байсан. Шөө ноён байсан гэдэг. Тэгээд явуулаад лайсан 2000
12 онд үндсэндээ олон нийт тараасан да. Тэгэхээр чи нэлээд удсан. Яагаад удсан бэ гэхээр судалгаа шаардлагатай байсан. Нэгдүгээрт, хоёрдугаарт бас манай би нэг мэрэгжлийн дуучинд статус суралцаж исэн. Тийм учраас мэрэгжлийн дуучид болон босод сурвалждын ямар нэгэн уртын доо бүтэн ихээр нь дуулсан ийм ямар нэгэн аль нэг хувилбарыг бүрэн ихээр нь хөлийнхэн дуулсан тийм юу олоход хэцүү байсан л да. Тийм учраас бас нэлээд удсан. Судалгаа шинжилгээ хийх шаардлагатай, бэлтгэл сургалтын шаардлагатай. Одоо тэр нөгөө баг хүчээр өндөр ашигтай дуурах гэж штэ. Ашигтай дуурна. Тэнгүүтээ 30-40 минут одоо децибел герцийн давтамжийг одоо нэг төвшөнд барина гэсэн үг. Нэг төвшөнд барьж дуулах гэж штэ. Ангүүтээ бас давхар зан үйлийн ахуулах шинжийг илүү баримтлан, хүндэтгэлийн шинжийг баримтлан оюун санааны хувьд. Тэгэд эндээс ямар 90 дөнгөлт хийсэн бэхтэр Монгол тэр уртын дуу бүтээлээс уртын дуу бол ер нь байгаль хүн хоёрын одоо харилцсан шүтэлцээг гүүр болж өгдөг юм байна да гэдэг ийм ойлголтод хүрч исэн. Одоо бид нар чинь нэг ингэж ярьдаг штэ амьтай сүнслэг энэ гэж тийм ээ. Одоо практик дээр бол амьтай сүнстэй гэж ярьдаг нь тэр ахуйтайгаа бээрээ хэрэг биш байх юм бол дад хумсар гэж байгаа бол тэрүүгээрээч. За ер нь хумсрын төвшөнд одоо уртын дуутайгаа цуг оршиж штэ. Нэгсэндээ уртын дуу бол тэр соёлын амьд соёл гэж хэлээд байгаа нь энэ уртын дуу хумсралгүйтай холбоотой. Дуучин хүнч тэр сонсож байгаа хүнч тэр гэнтхэн одоо уртын дуу сонсомоор болсон урд өмнө огт уртын дуу сонсдгүй сонирхдаггүй байсан. Гинтхэн сонсомоор болоо сонссон уйлсан гэд маш олон тийм тохиолдлууд ярьдаг штэ манайхан. Тэг гинтхэн энд одоо юу болов яав вэ? Тэг яг одоо наад ярен дээрээс чинь ингээд бас асуулт гараад ирэхэд ер нь ингээд залуу байхад одоо гэдэг юм уу тийм ээ. Одоо шинэ би ингээ өөр дөрөв жишээ авахад ингээд бага одоо 18 ингээ бага 20 морьтой байхдаа бол уртын дууг нэх одоо айшод гүсгэдэг юм уу. Тэгэхээр яа харахгүй ингээд нас ахаад ирэхээр ингээд уртын дуу сонсохоор нэг сайхан болдог ч юм ингээд энэ одоо юу нэх вэ? Энэ одоо эсвэл би ингээд энэ үү эсвэл нийтээрээ л ийм байгаад байна уу? Би энэ зүйлийн талаар бол 3 зүйл таны энэ асуултын талаар 3 зүйлийг бодож байна л да. За нэгдүгээрт яг тэр шинжлэх ухааны талаас удамшилч гэдэг юм уу те. Соёлын тэр ой санамж тэр удамшилт байдаг байх. Хоёрдугаарт бодит орчны нөлөө байж болно. Түрүүн би ярьлаа шүү дээ. Монголын тэр шөндөрлөг дээр уртын дуу байна гэж өндөр хөгжсөн байна гэсэн санаа хэллээ шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ уудам орон зай өөрөө уртаар дуулахыг, урт амьсгалахыг шаарддаг. Нөлөөлдөг байж болно. Энэ уур амьсгал, дөрвөн үйлрэл, байгаль, цаг уур, газар зүйн байршил маань тийм ээ. За ийм нэг тал байж болно. Нөгөө тал нь бол илүү их практик шинжтэй байх нийгэм соёлын шинжтэй байж болдог. Гурав дахь нь. Энэ бол Монгол хүн амьдралынхаа одоо 10 үедтэй 20 үедтэй хүүхэд одоо амьдралын туршлага хоримтлуулсан нь бага байна шүү дээ. За тийм. Тийм ээ. 30-аараа 40 хүрээд ч гэдэг юм уу юм үзсэн байж тань амьдралын туршлага хоримтлуулсан. За тэр туршлага чинь бол уртын дуу дотор байгаа. Тэр туршлагыг уртын дууны уламжлалт мэдлэг гэдэг. За. Тий. Тэр туршлагыг жишээ нь тэр хөөрхөн халиун гэдэг хамгийн энгийн дуу байдаг шүү дээ. Тэр дотор байдаг шүү дээ. Хөөрхөн халиун долгион шүү. Хөлдөн сууж ураараа хүний газар хэцүү шүү. Хүлээн байж тасаараа гэдэг шүү дээ. Яг тий. Хөөрхөн халиун долгион гэдэг нь юу вэ? Долгион гэдэг нь долгисох гэсэн санаа шүү дээ. Мэдээж хэрэг. Жохон өргөмт хийж очимтгай гэж шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр монголчууд морьтойгоо уртын дуун дээр бол морийг нийгмийн амьдралтай их зөөрлөдөг. За. Яг тэр байнга унж явдаг. Үндсэн хүлэг унаа тийм биз? Амьдрах. Тэгэхээр морь амьдрал юм шүү. Морь шиг шүү. Хөөрхөн байж болно, сайхан байж болно. Янз бүрийн зүйл тохиолдсон шүү. Хөлдөн сууж гэдэг чинь арга ивээр хандаарай. Яг хүний газар хэцүү шүү, хүлээн байж тасаарай гэж штэ. Амьдрал нийгэм орчин ямар ч нийгэмтэй
ямар ч нийгмийн улс төртэй тулж болно. Ямар ч хүмүүстэй харьцаж болно. Ямар ч нутагт очиж амьдарч болно. Яг үнэ. Тийм ээ. Яг л нэр хүний амьдралын хүлээн байж тасаарай. Цаг хугацаа хүлээгээрэй. Цаг хугацаа чухал шүү гэж сануулж штэ. Энэ цаг хугацааны тухай ойлголт байгаа штэ. Ер нь тэгдэг. Ортын дунд ер нь цаг хугацааны тухай ойлголт байдаг цаана дандаа. Зөв. Тийм байгаа үз? Тийм бэ. Зөвхөн энэ доо энийг одоо ортын дууны зан үйлийн дуулда одоо бараг чигийнхний одоо бараг монголчууд чигийнхний бас тийм айдон дууны айдам гэсэн айдон дууны нэг. За өрн дахны хөгжим сонгодог хөгжим судлалаар бол бисрэг буюу цээрийн дууны уламжлалаар олчаад болдгүй юм. Ингээд зөрчилтэй дийдэг гэсэн үг. Гэт нэг жижиг хөгжмийнх нь багтаамжаар байна шүү дээ. Гэтэл агуулгын тайлбарлаг байгаа. Агуулга зан үлийн үүргийн зориулалтай. Тэгэхээр ийм шинжтэй. Тэгэхээр одоо 3 дахь хариулт маань их чухал байна шүү дээ. Одоо залуучуудад. Яагаад сонсох гээд байна гэдэг нь энэ дотор сая тэр практикч явж штэ. Энийг мэдж үзсэн хүн тэрийг туршлагыг биедээ хоригдлуулсан байгаа хүн шууд ойлгох гээд штэ. Тийм учраас уртын дуу маань ийм юм байна штэ. Яг үнэ. Бидний өвдөөцийн олон мянган жилийн турш туулсан амьдралын туршлагыг хадгалаад ирсэн байна штэ бид нарт. Нэг талаасаа бидний одоо энэ одоо удамшил нөгөө талаасаа энэ Монгол нутгийн уудам орон зай байгалийн уудам орон зай бас байдаг юм байна шүү. Тэгэл энэ чинь яг монгол хүн учраас л уртын дуугаа яг л ингээд ойлгоод тэгвэл ойлгоод ирж шүү дээ. Тэгээд энэ дээр бол мэдээж одоо сая ингээд тэр өгнүүдийг хөр хайлууны тэр цаад утгыг хэлэхэд чинь монгол хэл нь ямар чухал байна. Тийм байна. Хэл ямар чухал байна. Тийм байна. За тийм байна. Одоо тэгээд бас нэг юм асуухад дөрж тавга. Одоо уртын дуучин хүн гэж яг ингээд тустай хүн байх юм уу? Эсвэл ингээд одоо монгол хүн чинь найранд гурван дуутай, наадан дуран даваатай гэдэг шиг жишээ нь би бол нэг айхтар дуулж молдгоо хүн л дээ. Гэхдээ бас уртын дуу дуулаад нэг хөрхөө бас нэг хэмжээндээ дуулцах тэр аргыг ер нь эзэмшнэ гэж байх уу? Энэ тал дээр ер нь ямар байдаг юм бэ? Би нэг төөх хэлээ л дээ. Одоо манай авгаа их бидний багш одоо зүгээр байгаа үйл хөдлөлөөрөө нэг үгээрэл одоо биднийг их сурвалж авахт соргон хүмүүжүүлдэг юм бодогдуулдаг байсан. Техник эрхлэж байсан. Хайд багш маань. Хайд багш маань өөрөө дорсомж дээр гитсэн байсан. 1950-д онд одоо төгсөж ирээд дуурийн дуулаач анхны солист дуурийн дуучин болж ирээд дуулсан чинь юунаас зэрэтлээс одоогоор одоо сонсч байсан хүмүүсээс "Гөө чи дуу чи юм болоо уртын дуу дуулаач" гэд ерөөсөө болдгоо байсан. Их хэцүү байсан гэж. Шаардаад. Тэнд ямар байсан бэ тэгэхэд? Тийм бэ. Тэнд уртын дууг дуу гэж үздэг байсан байж штэ. Дуучин гэж штэ. Уртын дуучин дуулдаг хүн бол дуучин байх нь штэ. Тийм бэ. Тийм ойлголттой штэ. Тэгэхээр тийм ард түмэн чинь ядаж сонсдог ер нь л аялдаг байх гэж штэ. Яг үнэ. Нийтээрээ л нэг гэхдээ мэдээж хэрэг олон нийгмийн статус дуучны статусны шалгуурууд олон байгаа л да. Гэтэл доор хажны аялдаг байх гэдэг шүү дээ. Хэмжээнд 3 дуутай байсан байж тээ. Таны тэр үг чинь тийм өчтэй үг юм байна лээ. Тэгэхээр дараа хажны нарийн 3 дуутай байсан байх гэдэг. Энгийн хүмүүс нь хүртэл баг. Тийм бай. Тэгэхээр одоо 100 жилийн өмнө бол ямар байсан байх вэ? Бүгд л ямар нэгэн байдлаар бүгд уртын дуу бүх хүмүүст хамааралтай. Уртын дуу жинхэнэ утгаараа амьд соёлын амьд систем байсан байна шүү дээ. Тийм байна те. Амьдрал хурлаг байсан байна шүү дээ. Жинхэнэ урлагаар амьдрал хурлаг байсан байна. Тэгэхээр орчин үед яагаад болохгүй байна вэ гэдэг нь мэдээж хэрэг бас энэ суурьшилтай холбоотой байгаа. Багтээ бидний энэ суурьшилтай холбоотой байгаа. Энэ дээр амьдралын элдв зан үйлүүд өөрчлөгдсөн, хандлагууд өөрчлөгдсөн тийм ээ. Энэтэй холбоотой. Гэхдээ бид мэдээж хэрэг бидний өөрсдийнхөө өв соёлыг хэрэглэхгүй бол өөр хүмүүс хэрэглэнэ. Тэр бол тодорхой. Мэдээж хэрэг. Одоо жишээ нь хөөрхөн халууныг хэлэхэд ямар их утга байна бид цаана төлхөөрийн тайлах юм бол тэгээ сая би жишээ нь миний энэ аргаар ингээд тайлах юм бол хинч тайлаад ойлгочих болохоор юм л хэлж байгаа бох би баг. Маш амархан ингээд тайлаад хэлж чаар арга нь. Тэгэхээр энийг сурах боломжтой. Одоо сүүлийн үед манай энэ айзм ортын дууны сургалт судалгааны айзм төв. За бусад сургалтын одоо энэ олон нийт үйлчлэх төвүүд дээр байгууллагууд дээр маш их хүмүүс ирж байгаа. Насаараа одоо уртын дуу дуулахыг мөрөөдөж исэн
одоо багасаа солгоо гэдээ явсан. Тийм хүмүүс хүртэл ирээд бас нэлээд цаг хугацаа шаардлагатай байна. Нэлээд нарийн ажиллагаанууд хэрэгтэй ч гэсэн ингээд өөрсдөө хичээгээд ирэхээр ямар нэгэн уртын дуу сураад ингээд явж байна. Ерөнхийдөө практикаас ажиллаж байхад уртын дууны өөрийнх нь энэ хөгжмийн зүй тогтолт дотор бас хоолой засах нөлөөлөл байх шиг байна. Зөв. Тийм учраас би тэн дотроос нь дасгалын олон төрлүүдийг гаргаж авсан л да. Тийм дасгалын олон төрлүүдийг гаргаж авсан. 5-6 төрлийн дасгал гаргаж авсан байгаа. Зөв. Тэгэхээр бол одоо ер нь бол уртын дууг сурах боломжтой л гэсэн үгээс шүү дээ одоо ер нь тийм ээ. Тэгэлгүй яг үү. Заавал тэр өөрийнхөө нөгөө би хоолоо тийм чадахгүй гэдгээрээ биш нөгөө өөрийнхөө хэмжээнд шүү дээ. Тийм яагаад гэхээр уртын дуу бол одоо тэр түүх ярьлаа шүү дээ тийм ээ. Тийм жишээ ярьлаа шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн хэмжээгээр бүгд байж тийм байна. Тийм учраас айдаг багш маань анх эхэлж дөөрийн урлагийг Монголд одоо бий болгох гэж их том хан тай тулаад тэгээд харилцан шүтэлцүүлээд ингэж өөрийн урлагийг бий болгосон байгаа. Гэхдээ хайдаг багш маань уртын дунд туйлын хайртай байсан. Одоо хоёулынгийн яриа их гоё болж байна л да. Би одоо нэг асуултлаас асуумаар санагчээ. Одоо орчин үед уртын дууг ингээд өөр одоо хөгжмийн одоо урсгал чиглэлтэй ингээд холиод гэдэг юм уу юу гэдэг юм да ингээд энэ ийм бас юунууд байдаг. Энэ ер нь яг хөө ингээд хөгжлийн юу юм уу эсвэл одоо энэ ямар нэгэн маркетинг юу байх юм уу эсвэл нийтэд таниулах дэлхийд яах юу байх юм уу энэ тал дээр ер нь өөрийн чинь бодол ямар байдаг вэ? За энэ бол нэг талаар юуны урд бол үндэсний ухамсартай холбоотой. Үндэсний үзэл их орж үзэлж гэдэг юм тийм ээ. Энэтэй холбоотой орчин үед нийцүүлэх гэдэг нь шүү дээ. Хадгалах гэдэг нь шүү дээ. Ямар нэгэн хэлбэрээр амьд байлгах нь чухал. Бүтэн дуг амьд байлгах нь чухал. Нэг талаасаа. Нэгдүгээр, хоёрдугаарт бол маркетинг мэдээж хийгдэн тэрэн дээр тийм ээ. Маркетинг хийгдэн. Гуравдугаарт бол одоо сонсогчдынхоо тэгжиж хүлээж авч штэ практик дээр. Залуучууд хэрэгцээ шаардлага гэдэг. Орчин үед бол ер нь юуг одоо жишээ нь зохиолын нийтийн нэг аялал тархуунтай дог маш сайхан хэмнэлттэй дуулчихаар хэн сонсох бүгд сонсож штэ. Залуу үе. Тий. Яг адилхан. Яг. Яг л адилхан штэ. Тийм бэ. Тий. Ерөөсөө л тэр байхгүй. Ийм гурван зүйл байж болж байна. Ер нь харагдаж байгаа. Ажиглагдаж байгаа практик дээрээс тий. Тэгэхээр зөв. Хамгийн чухал нь уртын дууны нэгдүгээр чухал зүйл уртын дуу амьд орчин байх нь чухал. Амьд орчин байхын тулд уртын дуугаа дуулцгааж явах хэрэгжилж явах нь чухал байна шүү дээ. Тэгжиж бид олон талын ач холбогдолтой байна шүү дээ. Тийм бэ. Тэгээд залуучуудад сонсгох тэр маркетинг юугаар түгэж явах хэрэгтэй тий. Сурталчилж явах хэрэгтэй. Ингийн тулд тэр уртын дуу бол уртын дуугаар л байж л байг тий. Уртын дуу бол цаг хугацааны хөгжмийн цаг хугацааны ихээсээ илүүтэй хөгжмийн орон зайн давмгай. Тэр урт аялал юу гэдэг чинь тухайн орон зай тухайн орчин нөхдөс болж одоо тэр орон зайн ихшийн урт богино хийдэгдэж идэх гэсэн үг. Орон зайн нөлөөтэй гэсэн үг. Орон зай дээр суурилдаг гэсэн үг. Тий. Тэгэхээр уртын дууга гэхдээ бас яг хөө зүгээр цааш анхаарж хахад уртын дуу бол яг тэр уртын дуугаараа байна. Тэр орон зайн тэр уужим орон зайн шинжээрээ байна уу гэдгийг үзэгчд сонсогчд маань ажиллаж явах хэрэгтэй. Тий. Ер нь өөр бол нарийн тэгээд монголоор үг хэллэгээ монголоор хэлж гин үү гэдгийг тий. Нөгөө унган үндсэн язгуур эдсэн байж та аялгаа үгийн тэр байж гин. Тэнд ямар хөгжмийн урсгалуудтай нийлүүлж дуулна тэр бол тухайн цаг үеийн асуудал. Ерөөсөө л тийм ээ. Уртын дууг амьд байх тухайн асуудал. Яг үнэ ингээд тэгжиж амьд байна тий. Тийм байна. За өнөөдрийн ярилцлага өстой үнэхээр гоё сонирхолтой боллоо. За өнөөдрийн миний урилгыг хүлээж авч энэ сайхан уртын дууны тухай ингээд ярилцлага өгсөнд маш их баярлалаа. За тэгээд цаашдынх нь энэ уртын дууны энэ судалгаа, эрдэм судлалынх нь ажилд одоо маш их өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Та бүхэндээ ч гэсэн өндөр амжилт хүсье. За тий.